За асуултыг би асууя. За асуулт ингэнэ. Монголчууд өндөр технологийн түүхийн эдийг хизээ ашиглаж эхлэх вэ? Хариулт A. Инженеруудын тоо ихсэхээр, B. Технологи хангалттай хөгжөхөөр, C. Улс баяжсны дараа, D. Иргэдийн ойлголт сайжрахаар гэж. За их сайхан асуултын сонголтуудыг өгж байгаа санагдлаа. Инженеруудын тоо ихсэхээр гэдэг дээр одоо яг те одоо шинэ мэрэгчлийг эзэмшүүлнэ гэж байгаа юм болоо да. Тий. Технологи хангалттай хөгжөхөөр гэхээр Монголд одоо байхгүй тий. Тэгэхээр тэрийгээ бид нар оруулж ирэх хэрэгтэй болох байх. Тэгээ дэлхийд одоо жишээлбэл технологи бол одоо өндөр хөгжсөн үү? Ер нь хөгжсөн байгаа. Тий хөгжсөн. Тэрнээс цаашаа хөгжил байгаа юм. Тэрнээс цаашаа хөгжил мэдээж үргэлж байх бах. Гэтэ одоо бид нар тэлч хөвчөө ашиглаад байна, гар утсыг байнга ашиглаад байна, хөгжсөн байгаа. За улс маань мөнгөтэй төрхтэй болсны дараагаар ашиглавал яасан юм бэ гэж. Бас монголчууд бодож болох юм тий. Иргэдийн ойлголт сайжрахаар гэж юм тий. Тийм байна. Мэдээлэлээ сайн өгөх хэрэгтэй болох юм болов. Тэгэхээр манай одоо багаас энэ үе дээр болохоор аль нэг зочин маань гарч ирээд энэ эндэр дээр өөрсдийнхөө саналыг энэ дөрвөн хариултаас аль нь монголчууд илүүд үзэх болоо, алийг нь илүүд үзэх бол гэдэг дээр саналаа илэрхийлэх хэрэгтэй байгаа. Хайраас энэ би болж таарсан. за наашаа гараад ирж гарч ирэнгүүт нь далимдуулаад гэж. Өөрийнхөө бодлыг та бас хэлж болно эхлээд. Таны бодол санаа юунд байгаа юм? Тэгээд гол зорилго бол оноо авах хэрэгтэй. Нэг хэдэн оноогоор хоцроод яваад байгаа. Тийм учраас та бас монголчууд маань юу гэж бодож байгааг бас таах хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй болж байна. Эхлээд өөрийнхөө хэлэх үү. За тэгээд гэхдээ тэнгүүд цаг явж эхлэх юм уу те? 60 секунд. За харин ямар цагаа явуулмаар байна уу? Явуулахааргүй байна уу? Угаасаа нэг их юм хэлэхгүй дээ явж илээсэн. За явуулчихё. Ер нь яваад эхэлсэн биш үү? Цаг явлаа. За инженеруудын тоо ихсгээр гэж байгаа энэ бол цаг хугацааны л асуудал тий. Ер нь бол хааштай ихсгэл байх. Манай бүх салбарт инженерүүд дутагдaltaй байдаг угаасаа. За технологи хангалттай хөгжөхөр гэж байгаа энийг хангалттай хөгжсөн байгаа зүгээр л манай хаалганы цаана л байгаа. Оруулаад ирэхэд л болчихно. Эн чинь бол гадаадын хөрөнгө оруулалт гэж байгаа шүү дээ. За улс баяжсны дараа гэж байгаа энэ бол байрын солигдсон юм болж байгаа. Улс одоо иргэдийн ойлголт сайжрахаар улс баяжна. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн ойлголтын сайжирчвал хөрөнгө оруулалт ороод ирнэ. Тэгээд улс баяжна гэдэг. Дараад нь болох зүйлийг одоо энэ цуг тавьчаад ирнэ гэж бодлоо. За тэгээд яг хоо иргэдийн ойлголт сайжрахаар гэдгийг би өөрөө хувьдаа сонгоно. Иргэдийн ойлголт асарыг саад болоод байгаа одоо. Гэхдээ манайх оноо дутуу байгаа учраас попронгуудаа технологи хангалттай хөгжөхөр гэдэг хариултыг сонголоо. Заавал тэгж попрох хэрэг байгаа юм уу? Одоо оноо чухал. Ойлголоо. Баярлалаа. Маш их баярлалаа. Барай эзэлж болно. Манай нэвтрүүлэгт өрсөлдөөн үүсэх юм шүү. Тийм байна. Өрсөлдөөн үүсэлгүй яг. Хин өндөр оноо авсан ням баярын нэрмжт шагнал авах гээд цом авах гээд ах чинь одоо өрсөлдөлгүй яг үү тийм ээ. Ингээд ирэх үзэгчтэй та бүхэн саналаа өгч болно. Мэдээж 13 TT 88 энэ лөө та мессеж хийлгээд одоо A B C D Flashback аппликейшнийг татсан бол нэвтрүүлгийн тусгай зэс байгаа. Та бүхэн саналаа өгөөрэй. Flashback аппликейшнийг татангууд надаас битгий асуу. Монголчуудаас асуу гэдэг нэвтрүүлгийн маань нэр гарч ирэх ёстой. Тэрийг заавал сонгоод ороорой. Тэгэхээр за одоо энэ ярьж байгаа сэдв дээр манай зүүн жигүүрийн зочид маань юу гэж бодож байна? Манай хогийн ярилцаад ер нь магадгүй энэ иргэдийн ойлголтыг сайжрахаар гэдэг нь зүг байж магадгүй тийм. Түрүүн биднээс юун дээр ярьж яг ойлгохгүй дээ яач та. Одоо биднээс одоо сүүлийн бид нар юу ойлгохгүй байгаа юм ер нь. Бид нар ойлгоол энэ эний чи ер нь. Монголчууд саяхан одоо жишээнүүд ингээд аюу тум сонсгол хэлсэн шүү дээ газрын хор элементтэй холбоотой тийм. Тэгэхээр юу гэдгийг одоо бид түрүүн бас хэлжсэн. Одоо энэ технологи маш хэрэглэгдэж байгаа. Биднээс ойрын байнга хэрэглэж байгаа технологи гар утас байна, чихвч байна ингээл тийм. Гэтэл одоо зарим буруу ойлголтууд ингээд явж байна. Энэ газрын хор элемент гэдэг нь хүнд хортой гэдэг ч юм уу тийм. Гэтэл биднээс өнөөдөр тэргээ байнгын дэрэгдээ ингээд хэрэглээд явж байгаа байгаа байхгүй. Тэгэхээр эхний ээлж биднээс буруу ойлголттой хүмүүс тэр зөв ойлголтыг өгөх ёстой болов гэж боддог байхгүй. Тэгэхээр бид хоёр бас ярилцчаад иргэдийн ойлголт сайжрахаар энэ одоо төслүүд хэрэгжүүлэх гэдэг нь газрын хор элементтэй холбоорлох боловсруулах энэ үйл ажиллагаанд эхлүүл баг зөв байж магадгүй гэсэн санал. Тэгэхээр нэгдээд тийм. Сар тэгээ та нар бидний данс руу хэдий хийх юм? Яг хідэн төгрөг хийгээ бид нэр яаж амьдрах юм? Ойлголоо. Баярлалаа. Тэгээд та бүхэн саналаа өгчих. За. Та ч гэсэндээ падин дээрээ саналаа бас дарчих. Баярлалаа. Ингээд попрод гэсэн үү те? Би таны үгийг л ашиглаж байгаа.
Тэгэхээр технологи хөгжихөөр гэж ихэнх монголчууд маань бодож байгаа гэсэн үг үү? Тий. Иргэдийн ойлголт гэдэг нь өөрөө тэр байгаа даа. Таавал өөрөө сонгож байгаа те гэхдээ. Тий, сонгоцсон. Гэтэ өөрөө сонгож байгаа. Гэтэ та чинь сая алийн хамгийн попрод Технологи. технологи сонгосон юм тест. Тийм. Попорш тэрийг сонгосон. Тэгээ бити тодгоо ингээ эргүүлээ. Би сүүлдээ бүр ингээ бүр гацчихж ш даампаа Манай их муу хурал дээр санал авж байгаа нь бүр амар толгой эргүүлдэг Оо шүү дээ. тийм үү. Тэрийг тэхгүй гэдэг дээр тэгнэ гэдэг дээр санал хороо. Харин Дандаа тийм. тэгж байгаа. Би дөрвөн тийм болов уу гэж ойлгохтой штэ. За иргэдийн ойлголт сайжрахаар гэдгийг бол манай зүүн жигүүрийн багийнхан сонголтоо хийчихсэн байх шиг байна. Ер нь бол яг ингээд сайхан ярилцахаар бол бүгдээрээ л тодорхой хэмжээний ойлголттой байд юм аа л гэж би хэлэх гээд байна. За ингээд санал хураалтынхаа үр дүнг бүгдээрээ харцгаая. Энэ асуултан дээр монголчууд яг аль хариулт дээр нь илүү их санал нэгдсэн юм болоо. Харцгаая. Өндөр технологийн түүхийдэг монголчууд бид хизээ ашиглаж эхлэх вэ? За 67 57% нь иргэдийн ойлголт сайжрахаар гэсэн байна. 9% нь улс баяцсны дараа 19% нь болохоор технологи хангалттай хөгжихөөр 15% нь инженеруудын тоо ихсгээр гэсэн.